Монгол хүний товчон. Монголын товчон үргэлжлүүлье. Энэ удаа үндэсний зөвшөлтсөл гэдэг сонирхолтой сэдвийг авч үзье. Тэгээ энэ дэр Сингапурын жишээг дурдна. Сингапур бол Монголтой ойролцоо хэмжээтэй парламент нь яг Монголтой адилхан нэг танхимтай 87 гишүүнтэй. Тэгээ үндэсний зөвшөлтсөл гэдгийг үнэхээр хуулиндаа үзэл санаандаа нэвч шингээсэн сонирхолтой улсаа. Эндээс Монгол улс суралцуу зохино. Жишээ нь парламентын гишүүд 87 байдаг. Дээр нь 9 гишүүнийг парламент суудлагүй намуудаас урьж оруулдаг. Өөрөөр хэлбэл Монголд гадаа гудамжинд улс төр хийгээд тэр улс төрчдөөс намуудаас зориудаар оруулдаг. Яагаад гэвэл энэ бол нийгмийн дуу хоолой сонгогдсон ч сонгогдоогүй ч ордог ёстой. За хоёр дахь бас сонирхолтой зүйл нь дахиад 9 гишүүнийг нийгмийн парламентод орж амжаагүй төлөөлүүдээс оруулдаг. Ингэж яаж оруулдаг вэ гэхээр парламентын тусгай орон санал болгоод ерөнхийлөгч нь батлаад 9 гишүүнийг оруулцдаг. Тэр нь ямар хүмүүс байхаа гэхээр жишээлбэл ахмад настай, нийгэмд нөлөөтэй, улс төрөөс ангид сонгуул ерөөсөө оролцоогүй ийм ойртой хүмүүсийг урьж оруулдаг. За магадгүй дээр нь үндэсний цөөнх ч юм уу ямар ч сан парламентад сонгуулийн үр дүнгээр орж чадаагүй эсийг төлөөлөл болгон оруулдаг. Эсвэл хөгжлийн бэрхшээлт иргэдээс ч юм уу. Өөрөөр хэлбэл үндэсний зөвшөлтсөл гэж байгаа нь юу вэ гэхээр нийгмийн бүх талыг ямар нэгэн хэмжээгээр парламентод оруулаад улс орны хэмжээний шийдвэр гаргахад оролцуулж байх ёстой гэсэн тэр зарчим юм байна. Тэгэхээр улс төрийн талцаа зодтолдох биш, маргалдах биш, бүгдээрээ төлөөлөөд дийлэнх холон авсан шийдвэр гаргаад явдаг. Энэ зарчмыг яг улс төрийнхөө тогтолцоонд шингээж чадсан юм загвар юм аа. Тэгэхээр Монгол улс ч гэсэндээ аль нэг нам биш, намчрах биш, яаж Монголын 3.3 сая иргэн шийдвэр гаргалтанда улс төрдөө тэгш оролцоотой хамтдаа хөгжихөө гэдэг нь эндээс эхлэх юм аа. Тэгэхээр үндэсний зөвшөлтсөл гэж байгаа бол хаяа нэг улс төрчид нийлж гар үсэг зурдаг зүйл биш. Цаанаасаа тогтолцоо эвтэй найртай нэгэн зорилгод нэгдэх тэр нөхцөлийг бүрдүүлсэн зарчмыг хэлж байгаа юм аа. Тэгээ Монгол хүний товчон цоврал. Монгол хүний товчон.